Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Иден. Зохиолч Джек Лондон. Төгсгөлийн 20 дугаар хэсэг. 45 дугаар бүлэг. Нэгэн өдөр Крейз өнөөх ёстой хүмүүсийн нэг болох Крейз Мартинтай уулзва. Мартин түүнтэй уулзсандаа үнэн их баярлаж түүнийг санхүүгийнх нь хувьд биш, зохиолчийнх нь хувьд сонирхолтой баймаар биелэгдэхгүй хувьд ер бусын нэгэн хэргийн төлөвлөгөөг сонсчээ. Тэр тухай Крейз ярьж байснаа зогсож, нарны шившгийн тухай гэнэт ярьснаа. Энэ бол солиорсон хүний дэмэрэл гэв. За тэр ч яах вэ? Би ямар философдох гэж ирсэн биш. Харин миний хийх гэж байгаа ажилд $1000 өгөх үгүй юу гэдгийг л мэдих санаатай ирсэн хүн гэж үгүүлж юм. Үгүй ээ. Би үүнд оролцох солиотой хүн биш. Гэхдээ би өөр юм хийн. Насандаа нэг сонирхолтой үдэш өнгөрөөх боломж та нар надад олгосон. Ямар ч мөнгөөр худалдан авч болохгүй юм та нар надад өгсөн. Одоо надад мөнгө гэдэг юу ч биш. Би тэр нэгэн үдшийн хариу талархал болгож $1000 зүгээр өгье. Та нарт мөнгө хэрэгтэй. Надад хэтэрхий их мөнгө байж байна. Та мөнгө авах уу? Арга сам хийх хэрэггүй. Авав. Гэж Мартин хэлв. Крейз огтхонч гайхсангүй. Тэр чек авч халаасандаа хийгээд. Хэрв тийм болч бид 7 хоног тутам тийм үдшилэг зохиож болох юм шүү гэв. Дэндүү ороджээ гэж Мартин толгой сэгсрээд. Тэр бол миний амьдралд их нийч, эцсийн ч үдэш болсон юм. Би өөр ертөнцид очсон юм шиг болсон. Би мэдэж байна л танд бол сонирхох юм байгаагүй. Надад бол цөм сонирн байсан. Тийм юм давтагдашгүй. Би философиг орхисон. Тэр тухай сонсхийг ч хүсэхгүй байна гэв. Крейз хаалга чиглэн алхахдаа. Анх удаа философор мөнгө олсон юмсан. Гэтэл акцийн үн дорхно буучих ба гэв. Нэгэнтээ гудамжнаа Мартины хажуугаар миссис Морз хөнгөн тэрэгтэй гарахдаа инээмсэглэн толгойд өгчээ. Мартин ч мөн инээмсэглэн малгайг авчээ. Энэ явдал түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Сарын урд бол түүнтэй инээдтэй байх юм уу, эвгүй байх байсан бөгөөд миссис Морз юу бодсныг Мартин төсөөлөх гэж оролдож байсан юм. Гэтэл одоо энэ уулзалт түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Төв банк буюу хотын захиргааны байшингийн хажуугаар явж өнгөрснөө мартахын адил энэ уулзалтыг бас мартжээ. Түүний тарих тасралтгүй шургуу ажиллаж байна. Аль хэдийн нь гэсэн няцашгүй санаа тархийг нь шовгдно. Мартиныг өглөөс ирэхэд энэ санаа ухаанд нь орж шөнө унтахад зүүдэнд нь дагалдана. Түүний үзэж, сонсож мэдэрч байгаа бүхэн цөм энэ аль хэдийнтэй ухамсарт нь холбогдно. Учир шалтгааны ухаанаар сэтгэсээр одоо би хинч биш, юу ч биш болж гисэн дүгнэлтэнд Мартин хүрэв. Мартин Иден гал залуу, Мартин Иден далаачин хоёр бол бейтэй бодтой хүмүүс үнэхээр оршин амьдарч байсан. Гэтэл агуу их зохиолч Мартин Иден хизээж байгаагүй. Агуу их зохиолч Мартин Иден гэдэг бол бөөн хүмүүсийн хий санааны бүтээл бөгөөд түүнийг гал залуу далайчин Мартин Идений биеэр бөөн хүмүүс залгичих ба. Энэ бүхэн ов мэх байл. Бөөн хүмүүсийн ходоодыг нь дүүргэх гэж Мэри урд нь бүхэлзэж байгаа тэр үлгэр домгийн баатараар би биш гэж ойлгож байв. Мартин сэтгүүл дүргэлж гардаг зургаа үзэж өөрийгөө танихгүй байваа. Тэр өөрөө ажилчны хооронд өсөж амьдарч, амьдралыг хайрлаж, амьдралд баярлаж явсан. Тэр өөрөө хүний нутгаар тэнүүжилж, ямар ч цагт хөлгийн манан зогсож, өөр шигөө нойрхойчуудыг тэргүүлж явсан. Тэр өөрөө анх номын санд орж ирээд тоо томшгүй их ном харж гайхаж байснаа түүнийг уншиж үзээд ойлгодог болсон. Тэр өөрөө шөнө орой болтол гэрэл унтраалгүй байж, унтчихгүй тулд орондоо хадаас хадаж өөрөө ном уншиж байсан. Гэтэл одоо хүмүүс хооллох гэж яаран уралдаж байгааг ховдог эр бол тэр өөрөө биш бэлээ. Заримдаа юм түүний инээдэг хүргэн Мартин Иденийг анх олсон гэж бүх сэтгүүл уралцаж байна. Ворны сар тутмын сэтгүүл шин залуу авиасныг ирсээр явж Мартин Идентэй анх учирсан гэж захиалагчтай итгүүлж байна. White Mouse энэ гавьяг өөрийнхөө юм шиг өгүүлжээ. Умартын тайм Макинтошийн сэтгүүл мөн тэгж байтал бөмбөрцөг сэтгүүл Тэнгисийн уянгыг зэмдэглэж анх хэвлснээ баяр болгон мэдэгдэв. Залуу ба эдэр нас сэтгүүл өрнөөсөө арга сам хийж мултраад дахин хэвлэгдэж эхэлснээ мөн Мартин Иденд хүртээлтэй гэж зарлав.
Гэвчин сэтгүүлийг фермерийн хүүхдүүдээс өөр уншигч үгүй билээ. Трансконтинентал Бөхгөн зүгийн 2 сэтгүүл мөн л анх дөрөв Мартиныг олсон гэлцэн. Харин Синглтри ба Дарнлико хэвлэлийн газрын айдуу хоолой олны шууган дундаас дуулцсангүй. Өөрийн эрхийн тухай их дуугаар зарлах сэтгүүл тэр хэвлэлийн газар байсангүй. Бүгсэн Мартины шагналыг тооцсон бодож байв. Зарим нэгэн сэтгүүл дүнд олсон үг өмөр шагнал олны чихэнд яагаад ч юм бэ хүрчихсэн байж. Оклендын шишин номлогчид Мартины өглөгч сэтгэлийг хөөрүүлэхийг оролдож байхад эсэн булсын лөвөрчин этгээд амаар болон бичгээр Мартиныг зовно. Бүсгүйчүүд энэ бүхнээс 7 дороо. Мартин Идений гэрэл зураг орон даяар тархаж сурвалжлагчид түүний хүрлэнгөд царай, ханхар цээж, хурц тайван харц, дайнчин хонхор хазар зэргийг тодорхой том руу бичгийг мэрэж байв. Шижигнэж явсан залуу халуун насныхаа үеийг санахад энэ дайнчин хонхор хазар гэсэн үг Мартины инээдэг үргэнэ. Эмэгтэйчүүдийн дунд байхдаа тэдний улаан цав, үнлэнгүй үдсэн янзын харцтай Мартин олонтой тулгарна. Брэнсэндний сануулж байсныг санаж Мартин инээнэ. Хүүхнүүдээс болж зовно гэдэг хол хэвтэй хэрэг. Үүнийг өнгөрөөсөн юм. Нэгэнтээ Мартин Лизиг оройн сургуульд хүргэж явтал хажуугаар өнгөрсөн сайн хувцастай царайлаг хүүхний харцыг Лизи тосон харжээ. Энэ харц арайч ширтэнг, арайч тогтун байсан учраас Лизи учрыг даруй ойлгож уурсаж тавьжив. Мартин Лизийн уурлсан шалтгааныг мэдэж ийм харцанд аль хэдийн дассан. Тэгээд ч ийм харц түүнийг хөндөж чадахгүй гэдгийг хэлвэ. Арайч үгүй ви. Хэрв тийм бол та эрүүл биш байх гэж хөөхөн нүд ширвэн дуалджээ. Би эвэрүүлээ. Тэрч байтугай 5 фунт таргалсан. Үгүй, би таны биеийг өвчилж гисэн юм биш. Би таны сэтгэлийг хэлж байна. Таны дотор нэг л юм болохоо байж ч надад мэдэгдэж байна. Гэтэл би юу ч биш шүү дээ. Мартин бодлогошрон зэрэгцэн явж байв. Энэ байдал тань түргэн арилаасаа гэж би хүсэж байна. Таны адил эр хүнийг эм хүн гэж харж байхад сэтгэл хөндөхгүй байна гэж яаж байх вэ? Байж боломгүй юм. Та хүүхэд биш. Таны сэтгэлийг хөдөлгөх эм хүн олдвол би үнэн баярлах бай. Гэж Лизи хэлвэ. Мартин Лизиг дөхүүлж өгөөд метропол дэргэж ирэв. Тэр түвшлэгт зөөлөн сандалд сууж огт хөдлөлгүй, юу ч бодолгүй, урагш гүйлрэн байв. Түүний ой ухааны хоосон дэлгэц дээр айлэрт өнгөрсөн үеийн үзэгдэл үе үе буй болно. Тэр үзэгдлийг зүүдлэх мэт бодох юмгүй харж байв. Гэхдээ тэр унтраагүй байна. Тэр бэр гэнэт зочисхийн цаг ахарв. Яг 8 цаг. Хийх юм алга. Унтахаар хэвтэх гэтэл арай эртээ. Санал бодол нь хутгалдаж үзэгдэх үзэгдэл ээлж дараалан хөвөрч байв. Тэр олон үзэгдэл сонирхмоор юм огт үгүй. Нарны туяа нэвт тунан өргөн их навчис нэгэн зүйл үргэлж давтагдана. Хаалга тогшох чимээгээр сэргэлээ. Тэр унтаагүй болохоор хаалга тогшох чимээ тархинд цагилгаан утас загтал угаалгын газраас дотор хувцс авчирч буй зарцын тухай төсөөлөл үүсгэл. Төөнд жоо бодогдож одоо тэр жоо хаана явна вэ гэж өөрөөсөө асуусаар. Ороо гэж хашгив. Жоогийн тухай үргэлжлэн бодсон Мартин эргэж гарсангүй. Хаалга Симон гойход Мартин хаалга тогшсныг мартаж урагшаа гөлөрсөр байв. Гэнэт ард нь эмэгтэй хүн амьсгаа дараа мэг шиг сонстов. Мартин агшин зур хариж бослоо. Руф гэж гайхан бараг айх шахан дуалтав. Хүүхний царай уруу цонх гараажээ. Тэр босоо галхан өрөөсөн гараараа хаалга барьж нөгөө гараараа цээжний тус даран зогсжээ. Хүүхэн гэнэт царайчилсан янзтай 2 гараа сарвайн урагшалхав. Мартин хүүхнийг түшлэгт зөөлөн сандалд суулгах зуур түүний сарвуу хүйтэн байхыг мэдвэ. Өөрөө бас нэг сандал ойртуулан тохойвч дээр нь сув. Сандарсандаа болоод үгч хэлж чадсангүй. Рүүфтэй явж байсан бүх явдлаа зүрхэндээ хэдийн оршуулжээ. Мартины байдал гинэт метрополийн оронд 7 хоног хуримтлсан бөөн хувцастай халуун булаг угаалгын газар буй болсонтой адил байв. Юм хэлэх гэж дахин оролцсон боловч зүрхэлсэнгүй. Намайг энд байгааг хинч мэдэхгүй гэж Рүүф нам дугаар царай ажлын инээмсэглэж хэлв. Та юу гэвэ гэж Мартин асуув. Мартин өөрийнхөө дууны өнгөнөөс гайхжээ. Рүүф үгээ давтан хэлв. Өө гэж Мартин хэлв. Олдсон үг нь л тэр байж тий. Таныг зочид буудалд орохыг би хараад жаахан азанж байгаад орж ирлээ гэсэнд. Өө гэж давтан хэлв. Түүний хэл ингэж гацаж байсан удаагүй билээ. Хамаг бодол санаа нь тархинаас нь алга болоод өг бололт.
Дуугүй байх нь эвгүй болж байхыг мэдвч ална гэсэн ч яаж ч яриа үүсгэхээ мэдэхгүй байв. Нээрээ халуун булгийн угаалгын газар орчихсон ч болоос. Тэгвэл ганцуу шам лаадал ажилдаа орондоо. Жаахан азнаад орж ирв үү гэж арайхийн дуугарав. Ров айлгүйтсэн янзтай толгойд өгч хүзүүнийхээ ороолтыг тайлав. Би таныг годомжинд тэр хүүхэндээ цуг явахыг хараад гэсэнд. Тийм. Би түүнийг оройн сургуульд хүргэж явсан юм гэж Мартин энгийн өгүүлв. Надтай уулзсандаа та баярлахгүй байна уу гэж хүүхэн хэсэг дуугүй байснаа асуув. Баяртай байна. Гэхдээ та энд ганцаар хурч ирдэг нь зохистой юу да гэж Мартин яран хэлжээ. Би хинт ч харагдаагүй. Намайг энд байгаа гэж хинч мэдэхгүй. Тантай уулзмар санагдав. Би тэнийг байж гэдгээ ойлгосноо хэлэх гэж ирсэн юм. Би ирэхгүй байж чадсангүй. Зүрх минь намайг оч гэж тушаасан болохоор ирэй гэж би хүссэн болохоор ирлээ. Ров босож Мартин дөхөн очив. Тэр хүүхэн түүний мөрөн дээр гараа тавьж амьсгаад нь зогссноо. Төргөн хөдөлж түүнд наалдав. Угаас сайхан санаатай Мартин хүүхнийг цааш түлхэж болохгүй. Хэрв сэтгэлийн энэ тогтолд хариу өгөхгүй юм бол эрхэн эм хүнийг гомдоохын дээр үүнийг гомдооно гэдгийг ойлгож байв. Тэгээд хүүхнийг тэврэн авсан боловч түүний тэврэлтэнд халуун инхрэл байсангүй. Ёрдөөл тэвэрсэн байж. Хүүхэн түүнд сандар наалтахад гарынх нь алга түүний хүзүү хоолойд хүрчээ. Гэвч үрдийн адил хүүхний хүрэхэд хамаг биеийн халуун оргин дагчсангүй. Харин эвгүй чим шиг, эчгэвтэр чим шиг байв. Та юунд дагжаа вэ? Хүйтэн байна уу? Зууханд галт үлэх үү? Гэж тэр асуув. Харин хүүхний гараас мултрах гэсэн байртай хөдлөхөд тэр нь улам наалджээ. Энч мэдэрлийнхээ удахгүй гайгүй болно. Овоо дээртлээ гэж хүүхэн шүд тачигнуулан хэлвэ. Хүүхний дагжих айжимдаа дарагдав. Мартин түүнийг тэвэрсэн хэвээр харин гайхахыг байжээ. Яах гэж ирснийг нь мэдэж байв. Намайг ээж Чарли Хепгүүдтэй суугээд гэж Руф хэлв. Чарли Хепгүүд өнөө дандаа гутамжигтай юм ярьдаг залуу юу? Одоо танаа ээж таныг надтай суу гэж байгаа биз гэж Мартин хэлжээ. Тэр үнийг асуух аялгагүй хэлсэн юм. Үүнийг бат итгэлтэй хэлэхэд нүднийх нь өмнө авсан шагналынх нь олон оронтой тоо бужигнава. Ээж одоо дургуцсахгүй гэж Руф хэлв. Намайг танд тохирох нөхөр гэж байна уу гэв. Руф толгой гэлжс хийлгэв. Бидний ураг бололцох гэснийг ээж чинь болиуснаас хойш би юу сайжраагүй. Би өөрчлөгдөөгүй. Би өөртөө Мартин эдийн хിവэр. Би харин ч доорцсон. Одоо тамхиа дахин татж байгаа. Надаас тамхи үнэртэж байгаа биз гэж Мартин бодлогошрон өгүүлв. Хөөхөн хариу хэлхийн оронд түүний уруулыг алгаар таглан үнсхийг нь хүлээв. Гэвч Мартины уруул хөдөлсөнгүй. Руфиг гараа буулгахыг хүлээж байгаад дараа нь ингэж хэлв. Би өөрчлөгдөөгүй. Би албанд ороогүй. Алб чирээгүй. Эргэж бодол алга. Би урдын адил Герберт Спенсер агуу их хүн. Шүүгч блонд гудамшигт элжиг гэдгийг нотлсон хэвээр байна. Өчигдөр тэдний тоол идсэн болохоор элжиг гэдгийг нь бүр мэдсэн гэв. Та аавын урилгыг хүлээн авахгүй яагаад вэ гэж Руф гоморхов. Та яаж мэдсэн бэ? Түүнийг хэн явуулав вэ? Ээж чинь үү? Руф дуугарсангүй. Тэгнэтэр би тэгж бодсон юм. Тэгээд одоо ч гэсэн түүний шаардлагаар ирээ биз. Намайг энд байгааг хэн ч мэдэхгүй гэж хүүхэн дургуйцээд намайг ингэж явахыг ээж маань зөвшөөрнө гэж та бодож гин үү гэв. Таныг надтай суух зөвшөөрөл өгнө гэдэгт нь би эргэлзэхгүй байна. Руф өрөвдөлтөд дуалцсан. Мартин, бидхий хатуурх. Та намайг нэг ч үнссэнгүй. Та чулуу шиг л байна. Гэтэл миний зүрхэснийг бод. Намайг хаа нэрэд байгаад бод. Гэж хэлэг зур эргэн тойрноо айсан, сонирхсан байртай харваа. Би таны төлөө өгөхөд гомдох юм алга. Таны төлөө өгөхөд шүү гэсэн Лизийн үг Мартины санаанд орвоо. Та өрдөн зүрхлэхгүй яасан юм бэ гэж Мартин сүртэй асуугаад намайг айлын давч өрөөнд сууж байхад намайг өлсөж явхад би тэр үед хүний хувьд ч зохиолчийн хувьд ч Мартин идеал байсан шүү дээ. Энэ асуултыг сүүлийн үед би өөрөөсөө олон асууж байгаа юм. Энэ бол зөвхөн таны тухайд төдийгүй хүн бүхний тухайд тавих асуулт. Миний гинти мандалд надад эргэлзэх сэтгэл төрүүлсэн боловч би өөрчлөгдөөгүй үзэж байгаа биз. Би хэвээр миний толгой, цээж, гарын хөл 10-13 хэвээр байна. Ямар ч шинэ авиас, буянд шинэ үйлээр бардамнах юм алга.
Миний уураг тарих байсан хിവэрээ л байна. Тэрч байдгаа надад утга зохиол философийн шинэ үзэл бий болоо. Би ганцаардан хэнийгч танихгүй амьдарч байснаас хойш миний биеийн үнц нь нэмэгдээгүй. Тэгээд одоо юунда би газрын хүсэлд зочин болчихвоо. Урд тоогдохгүй байсан Мартин Иден нь хിവэр байгаа болохоор хүмүүст миний хэрэг байхгүй нэргэлзээгүй. Тэд надад байгаа ямар нэгэн юмыг л миний хувийн чанарт огтхон ч хамаарахгүй надтай нийцэхгүй нэг юмыг л үнэлж байх шиг байна. Надаас юуг нь үнэлж байгааг танд хэлэх үү? Нэтэр намайг зөвшөөрөн хүлээснийг. Энэ нь надаас ангид юм шүү дээ. Энэ бол бусдын санаанд байгаа зүйл. Түүнээс гадна одоо надад байгаа мөнгнөөс болж намайг хүндэтгэж байна. Тэр мөнгө ч гэсэн надаас ангид юм шүү дээ. Тэр мөнгө банкнд янз бүрийн Том, Жэгүүдийн халаасанд байгаа юм. Инглээр үүнээс болж нэр алдар мөнгнөөс болж би танд хэрэгтэй болов уу? Гэв. Та миний хэлхийг эмтэлж чинь. Би танд хайртай. Тэгээд ч би танд хайртай болохоор энд ирсэн гэдгийг та мэдж байгаа. Гэж хүүхэн сүр салтав. Та миний хэлснийг зөв ойлгосонгүй шүү. Та надаас татгалзах зориг шийдэмгүй байсан тэр цагаас одоо надад илүү хайртай болов уу? Үүнийг хэлээд гэж. Гэж Мартин зөөлөн асуув. Намайг уучлж түүнийг март. Би дандаа хайртай байсан. Дуулвуу дандаа. Ийм учраас л би энд ирж танд тэврүүлж байгаа нь гэж хүүхэн дүрлцэн хашгирав. Би одоо юм бүхнийг цэгнэж юмд итгэхийг байжээ. Бас таны дурлал эгч гэсэн цэгнэж юу болохыг нь мэдхийг хүснэ. Ров гинэт Мартины тэврэлтээс мултарч зэх болоод түүний урдаас ихцлэн харж ямар нэг юм хэлэх гэснэ байж. Энэ тухайга бодож байгаагаа би хэлэх үү? Намайг одоогийн байгаадаа хүрэхэд миний зиндааныхнаас нэг ч хүн намайг талархсангүй. Би бүх номоо биччихэд байхад бичмэлийг уншсан нэг ч хүн Магдалины ганц ч үг хэлээгүй. Харин намайг ичгүүртээ буруутай юм хийж байгаа юм шиг үзээд юм бичлээ гэж зэмлэж байв. Явж ажил хий гэдэг ганц үг л хүн болгон хэлдэг байсан. Гэж Мартин хэлв. Ров үгүй гэсэн шиг хөдөлвөө. Тиймээд та л ажлын тухай бас албаны тухай ярьдаг байсан. Ажил гэдэг үг миний бичиж байсан юм шиг танд таалагдахгүй байл. Энэ үг баахан бүдүүлэг юм. Гэтэл та үнэмшээрээ намайг хүрээлэн байсан бүх хүн цагаандаа гарчихсан ямар нэгэн гэмт хэрэгтнийг шулуун шудраг замд оруулах гэж байгаа юм шиг ажил олж хий гэж байсан нь миний бодлоор илүү бүдүүлэг хэрэг байл. Тэгэд яв. Миний ном хэвлэгдэж олон нийт намайг үнэлсэн нь бас таны сэтгэл мэдрэлд өөрчлөлт гарлаа. Мартин Идений бүх зохиол бэлэн болцоход байсан ч гэсэн тэр цагт та надтай суухаас татгалцсан. Таны хайр дурлал төдийл хүчтэй бос учраас та надтай суух гэж зүрхлээгүй. Одоо болоход таны хайр дурлал их хүчтэй болжээ. Үүний учир лав надад ирсэн алдар нэртэй холбоотой. Би энэхэн үеийн оролдынхаа тухай яриаггүй байна. Таны эцэг ихэд тэр бол чухал боловч тэр тухай та бодоогүйч байж болох юм. Энэ бүхэн миний хувьд сайхан юм бишээ. Гэтэл энэ бүхэн хайр дурлал, ариун хайр дурлалд эргэлзэхэд намайг хүргэж байгаа нь сайхан юм бүрч бишээ. Хайр дурлал гэдэг нэр алдар олны магтаалаар дижээлгэх ёстой юм уу? Тийм шиг байна. Би энэ тухай их бодсон болохоор толгой минь эргэж байна. Хөөрхий толгой гэж Ров хэлээд түүний үсийг хэлээд одоо эргүүлээд яах вэ? Мартин бүхнийг дахин эхлэе. Би ээжийн шаардлагад автаж буруу юм хийснээ мэдчихэв. Би автах ёсгүй байсан юм. Таач гэсэн хүнийг уучлж үзэх тухай олонтоо ярьдаг байсан шүү дээ. Намайг уучлал та. Миний буруу. Би буруу хэрэг хийж намайг өршөөгөж гэв. Би уучлнаа. Уучлаад байх юмгүй цагт уучлах амархан. Таны үйлдэлснийг уучлаад байх юм биш. Хүн санснараа л болдог. Би ч бас албанд орохгүй гэсэн гээд танаас уучлалт гуйхгүй шүү дээ. Би танд сайн юм сонсент. Танд хайртай болохоор сайн санахгүй байж чадах ч үгүй гэж хүүхэн тосон авч үг сөргөв. Тийм ээ. Гэхдээ та надад сайныг сансаар тийм ээ тийм. Миний уран бүтээл, миний ирээдүйг золд ойлгох оролцохоогүй. Би угаасаа реалист хүн. Гэтэл хөрөнгөтний соёл реализмыг эвддэггүй юм. Хөрөнгөт нь нар аймхаа, амьдралаас айдаг юм. Таач гэсэн намайг амьдралаас айдаг болгох гэсэн. Та намайг давчуу торонд хорж амьдралыг үзэх алдаатай хязгаарлагдмал годамшигт үзлийг надад тулгах гэсэн. Өөд хүүхэн хариу хэлэх гэсэн боловч Мартин дохиогоор зогсов. Годамшиг үннээс ээж гэсэн годамшиг бол хөрөнгөтний соёл, хөрөнгөтний нарийсан хөгжсөн иргэншлийн үндэс мөн.
Гэтэл та миний амин сүнсийг зайлуулж, өөрийнхөө нэг болгож, ангийнхаа ёс суртахууныг, туйлын хүслэнт мухар заншлыг надад нялзаах гэсэн. Ингэж хэлээд Мартин гоних даяа толгоос өгсөрвэ. Та одоо ч гэсэн миний учрыг ойлгохгүй байна. Миний хэлснийг миний бодсноор сэтгэхгүй байна. Миний ярьж байгаа танд дэвэргэл шиг санагдана. Надад бол энэ ч амьдралын бодит байдал. Дооцсын дотроос, шавар шавхай дотроос гарч ирсэн болхир танаа ангийг шүүмжилж, түүнийг гудамжигтай гэж хэлж зүрхэлж байгаа танд сайн даал инээдтэй санагдаж байгаа. Ров ядарсан байртай түүний мөрийг түшгэд хамаг биеийн дахин дагж ба. Юм хэлэх нь үгүй юу гэж түр хүлээгээд Мартин ингэж хэлв. Гэтэл та одоо хайр дурлалаа сэргээх гэж байна. Бид хоёр эрен болохыг та хүсэж байна. Та намайг олж авахыг хүсэж. Миний хэлхийг ойлгож үз. Миний номнууд хэвлэгдэхгүй. Би нэр алдар олоогүй өнгөрч болох боловч би байгаа хэвээрээ л байх байсан бил. Тэгсэн бол та яасан ч ирэхгүй байсан. Зөвхөн энэ номнууд чөтгөр. Битгий хараал тавиа гэж хүүхэн түүний үгийг таслав. Мартин тох хуурхсан байдалтай инээмсэглээд. Тэр таны амьдралын хамаг зол жаргалыг Шоны нүд мэдэх болсон цагт та бүдүүлэг үг сонсгоо сайж байна. Та урдын адил амьдралаас айсаар л байна гэж Мартин хэлв. Түүний бүх ил хийсэн үеийн мөн чанарыг үгүйсгэх мэт энэ үгийг сонсоод Ров дагжва. Хэдийдийн боловч Мартин түүнд шудраг бус хандсан мэт санагдсан тул гомдчихээ. Тэр хоёр хэсэг зуур дууг эсв. Ингэхдээ хүүхэн юу хийхээ шаналн бодож Мартин сурггүй болсон дурлалынхаа тухай сэтгэж хоёулаа дууг суужээ. Чухамдаа Ровд хизээж хайр сэтгэлтэй байсангүй гэдгээ тэр идүүгээ тодорхой ойлгов. Өөрийнхөө ургуулan бодохын хүчээр буй болгосон тэнгэрлэг антан яруу найргийг нь зоригжуулагч гигэн тунгалах дүр туйлын хүслэн болсон нэгэн Ровд тэр хайр сэтгэлтэй байжээ. Хөрөнгөтний сэтгэх үе хөрөнгөтний хязгаарлагдмал үзэлтэй. Хөрөнгөтний охин жинхэнэ Ровд тэр хизээж хайр сэтгэлтэй байгаагүй ажээ. Гэнэт хүүхэн хэлсэн нь. Таны ярьж байгааг ихэнх нь зөв гэдгийг би зөвшөөрч байна. Би амьдралаас үнэхээр айдаг байсан. Би танд бас ч тийм их хайртай байгаагүй. Гэлээч гэсэн би одоо таныг их хайрлаж сурлаа. Таныг байгаагийн тань хувьд, байсны тань хувьд, таны одоо байгаа шиг болгосонд нь би хайртай. Би таныг миний ангийн хүмүүсээс ялгагддагын тань хувьд хайртай. Таны үзэл заримдаа надад ойлгогдохгүй байг яах вэ? Би ойлгож сурна. Би ойлгож сурахын тулд чадхаа л хийнэ. Таны тамхи татдаг, таны хараал хэлдэг, энэ бүхэн таны нэг хэсэг учир би түүнд тань хайртай. Би их юм сурна. Саяын 10 минутанд би нилээд юм сурлаа. Урд би тантай уулзахаар ингэж ирэх байсан билүү? Мартин. Ров түүний цээжинд нүрэ нааж уйл. Мартин энэ үдэш чингээ анх түүнийг ээлдэг тэвэрвэ. Үүнийг хүүхэн мэдж гилааж баярлсан харцаар харав. Даан жоройтч гэж Мартин хэлээд Лизийн хэлснийг санаж. Би өвдөжээ Ров. Үгүй би биш. Миний сэтгэл тарих өвдөжээ. Надад хайрлах юм алга, надад хүсэх юм алга. Хэрв та 6 сарын урд ирсэн бол хамаг бүхэн өөр байсан байж болох юм. Одоо оройтч. Даанч оройтч гэв. Үгүй оройтоогүй гэж хүүхэн хашгираад. Би үнийг батлая. Миний хайрын сэтгэл одоо ч хүчтэй байна. Энэ сэтгэл минь юу юунаас надад үнэтэй. Одоо хүртэл амьдралд минь үнэтэй гэдгийг би мэдэж танд батлаад өгье. Би хөрөнгөтний үнэлдэг бүхнээс татгалзаж байна. Би одоо амьдралаас айхаа байсан. Би эцэг хоёроо орхиж нэр төрөө гутаахад бэлэн. Би энд одоо тантай үлдэж чадах байна. Хэрв та хүсвэл энэ маань хайр сэтгэлийн чөлөөт холбоо болог. Би үгээр бахархаж баярлаж явж чадна. Хэрв би өөрт хайр дурлалаас урвсан бол одоо тэр урвахад хүргэснээс урвахад бэлэн байна. Ров Мартины урд нүд гэлэл зуулан зогсно. За Мартин, таныг тэг гэж хэлхийг би хүлээж байна. Намайг хараач дээ гэж шивэнжи. Энэ хүүхэн урдын бүх алдаагаа хүлээж, ёстой эм хүн болж явж хөрөнгөтний хурамч заншлын гинжнээс салсан нь ямар сайхан бэл. Энэ бүхэн сайхан гойд юм. Гэтэл би яагаад байна гэж Мартин бодов. Хүүхний үг үйл түүний сэтгэлийг хөдөлгсөнгүй, догдлуулсангүй, гагцхүү оюунаараа л үнэллээ. Халуухан шиг шүүмжлэхийн оронд хээвнэг цаашаагаад өнгөрөв. Зүрхэн ч хөндөгдсөнгүй, цуссан ч хүслээр оргилсангүй. Лизигийн үг дахин бодогдов. Мартин итгэл алдсан байртай гар сэгсэрч ингэж хэлвэ. Би өвдөж.
Ингэж өвчлснөө идэвгүй хүртэл мэдээгүй. Миний нэг л юм дуусчихж. Би амьдралаас хизээж айж байгаагүй гэдгээ. Түүнийгээ мэдрэхээ байцхан гэж хизээж бодоогүй. Одоо би амьдралд ханжээ. Надад ямар ч хүсэл үлдсэнгүй. Надад таныг ч олж авах хүсэл алга харвуу. Би өвчлжээ гэв. Мартин толгой гэдгийн сандлын түшлэг налж нүдэн. Уйлж байсан хүүхэд нүдэнд хурсан нулимсан дуслын солонгорсон өнгөөр нарыг харж хамаг гомдлоо мартдгийн адил Мартин нарны туяа нэвт туссан өдгөн навчис нэгэн зүйл үзэгдэл гэнэт үүсснийг ажран өөрийн өвчнийг Рофийн байгааг хамаг бүхнийг мартваа. Тэр навчис хэтэрхий сайхан ногоо нүд гэлбам ажээ. Харахад нүд гэлбах боловч яагаад ч юм бэ харсаар байв. Хаалганы бариул хийхтэнхад тэр сэргэв. Роф хаалганы дэргэд зогсож байв. Би яаж гарах вэ? Би айж байна гэж Роф өрөвдөлтэй асуув. Уучлаарай. Намайг гэж хашгир Мартин босон харааж. Юу босноо би өөрөө мэдэхгүй байна. Таны энд байгааг би мартчихъя гэв. Мартин дахин тухай илж үзвэ. Та харвуу. Би юу их муу байна. Би таныг дөхүүлж өгье. Хоёул арын хаалгаар гарч болно. Хүн харахгүй. Харин нүүрнийхээ торыг буулгачих гэв. Тэр хоёр нарийн хонгол гэрэл багтаа шатаар явхад Роф түүнээс зууран барьж явв. Годомжинд гараад Роф. Одоо би айхамгүй боллоо гэд гараа салгаж авахыг оролдов. Би таныг гэртээ хүргэж өгье гэхэд үгүй хэрэггүй гэж Роф татгалзав. Тэгээд гараа салгаж авах гэж дахин оролдов. Энэ нь түр хугацаанд Мартины сонирхлыг татав. Рофт аюулгүй болсон энэ цагт ямар нэгэн юмнаас тэр айсан бололтой байв. Түүнээс бо шуухан салах гээд байх шиг болохоор Мартин мэдрэлийн юмнаас ингэж байна гэж бодвоо. Ийм ч учраас хүүхний гарыг тавилгүй гэрийнхэн зүг эргэв. Тэр хоёр болонд ойртож явтал байшингийн өдрөө урт болтойтой хүн яаран орохыг Мартин олж харваа. Хажуугаар нь өнгөрөхдөө Мартин тэр зүг харж үл таних хүн болтойны захыг босгосон байсан ч түүнийг Рофийн дүү Норман мөн гэж танил. Мартин Роф хоёр замдаа юм бараг ярилцсангүй. Хүүхэн гонигтай Мартин юу ч бодохгүй явлаа. Номхон далайн арал руу явах гэж байгаагаа Мартин хэлэхэд гэнэт ирснийхээ учрыг Роф өчвөө. Тэгэд л гүйцсэн. Тэр хоёр юм огт болоогүй мэд хүүхний байшингийн үүдэн дээрээ саллаа. Бэйбийн гарыг атгаж бэйбидээ сайн унтахыг юрөөсөн бөгөөд инхэд Мартин ёсорхуу байраар бүрх мал гайгаа өргөжий. Хаалга тасхийн хаагдлаа. Мартин янжуурасааж зочид буудлын зүг эргэж алхав. Норманы нуугдан хоцорсон үүдний хажуугаар өнгөрч явснаа бодлого болон хэдэн минут зогсвоо. Роф худал хэлчихэж эрс шийдэмгий ажиллаж байгаа гэж тэр надад итгүүлэх гэж байдаг. Гэтэл түүнийг гэрт нь аваачхаар хүлээж байсан байна гэж Мартин тод хэлээд инээд алдчих. Энэ хөрөнгөтнүүд үү? Би ядуу байхад эгчт нь ойртох ирэхгүй байсан. Намайг банкнд хадгаламжтай болохоор эгчийг над руу хүргэж ирж байдаг гэв. Мартин цааш шууд явах гэтэл нэгэн танимлэр зэрэгцэн ирж тохооноос нь татваа. Эрхмэ 25 цент харил хоногийн мөнгө төлье гэж тэр хэлв. Тэр хүний дуунаар Мартин агшин зур эргэн харваа. Дараагийн хоромд Жогийн гарыг чангатхан зогсож байв. Санжино, чи бид хоёр уулзна гэж би чамд хэлсэн шүү дээ. Би мэдэж байсан юм. За ингэж уулздаг байж гэж Жо ярьл. Чич гэлэлцэж байх шүү. Таргалчихсан чим шиг гэж Мартин баярлан өгүүлв. Тэгэлгүй яах вэ? Тэ нүүлчин болсноос хойш амьдрах гэдгийг мэдлээ. 30 фунт нэмэгдсэн. Бэйсэ. Урд би яс эрс болтлоо ажил хийж байж. Тэнмэл амьдрал надад зохиох бололтой гэж Жо баярлан хэлвэ. Гэтэл чи хоногийн мөнгө гуйж байдаг. Шөнчгүйтэн болсон шүү гэж Мартин тоглоом болгон хэлв. Ха, хоногийн мөнгө хайрлаа гэж Жо хэлээд халааснасаа задгай мөнгө гаргаж энч хүрнэлтэй. Чи юм өгмөр харагдахаар би чамайг нүүдэлсэн юм гэв. Мартин хөхрөн инеж. Наадах чинь бас балгахад ч хүрэх юм байна гэв. Жо мөнгө халаасан та хийв. Тэр болохгүй. Би уухаа байсан. Хүсэл алга. Чи бид хоёр саснаас хойш би ганцхан удаа согтсон. Тэгэхдээ нэг тэнэг толгой өлөн ходоодон дээр уучгаад тэр. Адгуус шиг ажил хийж байхдаа адгуус шиг уудаг байж. Одоо хүн шиг амьдарч байхдаа бас хүн шиг ууж байна. Хаяа ганц хоёр балга уувалгүй цэ
гэлээ. Мартин түүнтэй маргааш уулзахаар болцоод зочид буудалд очив. Үүдний өрөөнд гал донгоцны хуваар үзлээ. 5 хоногийн дараа Марипоза онгоц Тайти орох байв. Надад утсаар нэг өрөө захиад хач. Дээр биш, доор зүүн талд шүү. Сайн тогтоогоорой. Зүүн талд. Бичээ давбал дээр гэж Мартин үүдний сахиулт хэлв. Өрөөндөө орж ирээд орондоо орж нэлэх хүүхэд шиг дорхноо унтчих ба. Үдшийн болсон бүх явдал түүнд ямар ч улмөр үлдээсэнгүй. Түүний уураг тарих сэтгэгдэл тогтоохоо байжээ. Жоотой уулзаж баярсан нь ч агшин зураг хэрэг байв. Тэр баяр ганцхан хоромд болсон бөгөөд дараагийн хоромд уулзсандаа харамсав. Учир нь ярих хүсэл түүнд байсангүй. 5 хоногийн дараа дуртай далайд аялан одхонч түүнийг баярлуулсангүй. Тэр маш жаргалтай байдлаар нүд анж 8 цаг унтав. Эргэж хөрвсөн ч үгүй, зүүдэлсэн ч үгүй. Шөний нам гүм дамраад сэрхтэй харамсдаг байв. Амьдрал түүнийг зовоох учир цаг түүнд тамлалт байлаа. Таны сонсох сувг өгүүлж байна. Төгсгөлийн 46 дугаар бүлэг. Маргааш өглөө нь Мартин Жод ингэж ярив. За нэг ийм хэрэг байна Жо. Энд 28 дугаар гудамжинд нэг Францэр байгаа юм. Хэдэн төгрөг хураагаад одоо Францта буцах гинэ. Түүнд боломжийн багс шиг сайн төхөөрөмжтэй уурын угаалгын газар бий. Хэрв чи суурин амьдрыг их юм бол тэр чамд олц гэсэн үг. Маа. Энэ мөнгө аятайхан хувцас авч өмсөд энэ хаягт оч. Чамд таарихын мэдж байхыг би загсан төлөөний хүн байгаа юм. Тэр хүн чамтай зуг очиж угаалгын газрыг үзүүлэх болно. Хэрв угаалгын газар чиний санаанд таарч тэр нь үнэхээр үнэндээ 12,000-ад хүрэхээр юм байвал чинийх болох нь тэр. За одоо тонил. Би завгүй байна. Хоёулаа сүлд ярилцъя гэв. Жо уураадаа ингэж хэлвэ. За Март минь. Би чамтай л уулзах гэж ирсэн юм. Мэдвүү? Чамаас угаалгын газар бэлэг авах гэсэн юм биш. Би хуучнаа санаж найзыгаа гэж ирж байхад чи угаалгын газар урдаас өгч байх чинь. Чи тэр угаалгын газар аваад чөтгөр шулам руугаа тонил гэж чамд хэлэх бай гэв. Тэгээд Жо босож гарахыг завдсанд Мартин түүний мөрнөөс татаж эргүүлээд ийм байна Жо. Хэрв чи надад иймэрхүү юм хэлэх юм бол би хуучнаа санаж төрлөө танихгүй болтол чинь буулгаад өгье. Мэдвүү? За, тэгхүү. Жо хусгийн Мартиныг түлхэх гэтэл түүнийг барьсан гар амаргүй хүчтэй байж. Тэр хоёр барьцалдан авч тасалгаа дотор эргэлдэж хоёр биеийн хамаг хүн дээр сандал дээр дарж түүнийг эвдээд шалан дээр унав. Жо гэдрэг харан унахад Мартин түүнийг өвдөглөн дээр нь сууж байв. Жог Мартин суллан тавихад тэр нь арайчуу амьсгаа авчээ. За одоо ярилцаж болно. Надтай зөрөөд хэрэггүй шүү. Би эхлээд угаалгын газрын явдлыг дуусгах хэрэгтэй гэж бодчих. Дараа нь эргээд ирээрээ. Хоёул хуучнаа санаж ямар нэгэн юмны тухай ярилцсанц. За би завгүй байна гэж чамд хэлсэн шүү дээ. Харахгүй юу? Гэж Мартин ирэв. Яг энэ үед өглөөний шуудан бөөн захидал сэтгүүл барьсан зарц орж ирэв. Энэ бүхнийг уншиж хүнтэй ярилцаж байж болох уу да? Угаалгын газрын хэргийг очиж шийдчихэд хүрээдэр гэхэд. За тийм байж. Намайг холдуулах арга хайж байна гэж бодсон минь алдаа боллоо. Харин боксер бол чи намайг дийлэхгүй шүү Март минь. Юу гарч мөрийдсэн болно гэв. За яах вэ? Дараа хоёулаа бэлийг хийгээд нэг үзэмц гэж Мартин хийнэ. Заавал угаалгын газар худалдаж авмагц шүү гэж Жо хэлээд нударгаа харуулan харвуу. Би чамайг нүд ирмэгт зуурал буулгачихна гэв. Төөнийг гарсны дараа Мартин сая санаа амрав. Мартин их хүнтэй ярилцах нь өдөр өнгөрөх тутам улам бэрхтэй болж байв. Хажууд нь хүмүүс байхан төвөгтэй, хүнтэй ярих нь уур хүргэн. Хүнтэй уулзах нь түүний сэтгэл мэдрэлд нөлөөлөх бөгөөд уулзваагүй юу л хүнээс холдохыг хичээн. Мартин Жог гарсан даруй шуудангаар ирсэн зүйлийг уншиж эхэлсэнгүй. Юу ч хийлгүй сул сууж бараг хагас цаг нөхцөөгд түүний тархинд ямар нэгэн бодлын тасархай нойронд дарагдсан оюуны гялба. Тэгээд босож загтал бичгийг үзэж эхэлвэ. 10 гаруй загталд гарынхаа үсгийг эрүүлнэ гэж хүссэн байв. Тэр тийм загтлыг хараад л тань. Бас элдв тусламж гуйсан нэг хэвийн загтлууд байна. Үүнд мөнх хөдлөгчийн загвар хийсэн этгээд мөн дэлхийн бөмбөрцгийн гадаргууг хөндий бөмбөрцгийн дотор хэсэг гэж нотолсон математикч нараас эхлэн
Мексик дахь Калифорни хойгийн худалдан авч коммунист зөөрөн байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн хүн хүртэл зөв захидал бичнэ. Мөн түүнтэй ярилцах гэсэн бүсгүйчүүдийн захидал их байна. Захидал бичсэн нэгэн бүсгүй сүсэг ихтэй ариун сайхнаа илтгэхийн тулд сүм дүргэлж суудаг суудлын хөлс төлсөн тасалбараа захидалд хавсаргасныг Мартин үзэж инээд нь хүрчсэн. Хэвлэгчид редакторууд түүнийг захидлаар дарнаа. Сэтгүүлүүд түүнээс өгүүлэл гуйж, ном хэвлэлийн газар шинэ ном гуйж, цөмөл нэгэн цагт хамаг байдгаа барьцаанд өгч байж тараан явуулдаг байсан бичмэлүүдийг нь олж авахыг хүснэ. Англи хэвлэлийн хөлс гадаадын хэвлэлийн газрын урьдчилгаа гэх мэт санамсаргүй чекүүд чирнэ. Төвний 3 номыг орчуулах хэрэг Германаас олж авлаа гэж түүний англи дахь төлөөлөгч мэдгдсэн байна. Түүний зохиолуудыг шведэд орчуулж байна. Гэвч швед Берний хэлэлцээрт оролцоогүй учраас эдгээр орчуулгаас орох юм огт үгүй. Оросоос ч санал ирсэн. Гэхдээ мөн Берний хэлэлцээрт Орос оролцоогүй болохоор тэр санал ёс төдий юм байв. Санных ажилбарын товчооноос ирүүлсэн баахан духтой задалж өөрийнхөө тухай хэмжээшгүй түргэн нэмэгдэж байгаа алдар нэрийнхээ тухай өгүүлсэн зүйлийг Мартин уншив. Тэр Бер эхэнцэг Ярвайлтаар олны сүрэгт бүх зохиолоо чулуудан өгчээ. Энгинтийн алдар нэрийн учир үүндэл байгаа бололт. Кеплинг амьсгаа хураах гэж байхад олны сүрэг адгуусныхаа зөнд автагдаж дүүний зохиолыг шунам хайран эхэлсэнтэй адил Мартин дайралтаар олны сүргийг буулгав. Тэр олны сүрэг нэг ч юм ойлголгүй 6 сарын дараа өнөөх Кеплингээ гიშгэж хайсныг Мартин дурсан санав. Энэ санаа түүнийг мишээхэд хүргэвэ. Юу магад 6 сарын дараа түүний хувь заяа бас л тийм болох ч магадгүй. Гэвч олны сүргийг заллилна да. Тэр үед алс өмнөдийн далайд оччихсан хулсан овоохоо барьж совд наргилийн самраар 8 хийж усанд орох хадан дээгүр долгионоор дүүлэн гарч авраг загас барьж та яохаар хөндийн зэрэгэлдээ хөндийд янгар агнаж явах болно. Энэ мөчөд түүний бүх ил байдал итгэлгүй муудсныг тодорхой мэдвэ. Сүүдрийн хөндийд үхлийн сүүдрийн хөндийд байгаа болохоо тэр гэнэт ойлгов. Амьдрал нь эцэс болж тэр нь унтарч бүдгэрсэн эцэс тийшээ хэвийжээ. Хичнээн их унтаж байгаа бас унтаад л баймар босноо бодож эхлэв. Гэтэл нойрыг үзэн ядаж байсан сайхан бил. Амьдралын үнэтэй цагийг нойр үрдэг байв. 24 цагийн 4 цагт нь унтна гэдэг бол 4 цагаар дутуу амьдрна гэсэн үг. Тэр цагт нойрноос болж яаж зовж байла. Гэтэл одоо амьдралаас болж яаж зовж байна. Амьдрал гонигтай хоосон, амт нь гашуун ажээ. Энд л түүний үхэл оршижээ. Амьдрал руу үл тэмүүлэгч амьдрал үхлийн зам ирнэ. Ам зайлах хуучин зүрэн түүнд сэргэжээ. Явхыгаа дүргэлэх хэрэгтэй. Тэр өрөөн доторхыг тойруулан хараад ямаа эмхлүүлнэ гэхээс айх шиг болов. Гэвч ярах юу байх вэ? Харин олж явах юмаа л олж явъя. Мартин бүрх малгайгаа өмсөд буудлаас гарч Зевскийн дэлгүүрт буу, сум, загас барих хэрэглэл шилсээр үдээс өмнөг өнгөрөв. Худалдах барааны хувьд гэвэл барааны маягт олон хувирдаг болохоор тайти орж байж захиалан авч болно гэж шийдэв. Австралиас ч захиалан авч болно. Энэ санаанд маш их баярлав. Ямар нэг юм хийх чухал болох тухай бодол түүнд тэсвэрлэшгүй санагдана. Зочид буудлалд бутсан орж явахдаа түүнийг хүлээн авахд бэлэн байгаа түвшлэг зөөлөн сандлын тухай баяртай бодож явснаа түүнийг Жо эзэснийг хараад ууралсандаа золтой л дуу алдсангүй. Угаалгын газрыг үзээд Жо шагшиж байваа. Бүх талаар хилэлцэн тохирч маргааш нас эхлэн эзэмших болоод иржээ. Мартин үдээ дутуу байна. Орон дээр хөвтөж Жогийн яриаг сонсно. Мартины бодол ухамсараас нь ангид шахам алсад эргэлдэ. Жод ямар нэг юм хариулахын тулд хүчлэн байваа. Гэтэл Жод хайртай байсан шүү дээ. Жо амьдралаар бэлхэн байгаа учраас түүнтэй харилцах нь Мартинд хүнд үрэж. Энэ харилцаа түүний зүдэрсэн сэтгэлд даанч хүнд ачаа болно. Хэзээ нэгэн цагт бэйли хийж бокс тоглоно гэж Жо гинэт хэлэхэд Мартин хөндөөрлөгсөндөө хашгирах шахав. Жо, чи санаж яв. Чи халуун булагт байхдаа ярьж байсан тэрл ёс журмаа угаалгын газараа тогтоогоорой. Илүү цаг ажиллахгүй, шөнийн цагаар ажиллахгүй, хөлс сайн байна. Хүүхэд яасан ч хөслөхгүй, яалаач гэсэн үгүй гэж Мартин хэлв. Жо толгойд өгөж тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирээд "Би өнөөдөр өглөөний цайнаас урд 4-ийн төсөл зохиосон. За чи сонс" гэв. Тэгээд уншиж гарахт нь Мартин Жог хидээд явах бол гэж бодон байж зөвшөөрөн гүнгэнэ. Мартиныг сэрхэд нилээн орой болжээ. Түүний ухамсар бодит амьдралын байдалд аажимдаа эргэн оров.
Өрөөнд нь хүн алга, унцныг нь мэдээд Жо явчихсан бололт. Овоодоо гэж Мартин бодов. Тэгээд нүдэ анж дахин унтав. Дараагийн хэд хоног Жо ажил явдлаа төвхнүүлж байсан учраас Мартин төвөг утсангүй. Түүнийг явахын урьдчилантай Мартин эдэн Марипоза онгоцоор аялах гэж байна гэсэн мэдээ сонинд нийтлэгдэв. Мартин амиа хамгаалах зөндөө захирагдан эмчид очиж эрүүл мэндэ үзүүлвэ. Би эвэрүүл байв. Зүрх уушиг хоёр нь гайхамсай. Эмнэлгийн үзлэгээр бол эргэтэн нь эрүүл хэвийн байдлаар ажиллаж байв. Местридэн танда ямар ч өвчин алгаа. Бүр ямар ч өвчин алга. Таны бие махбод гайхалтай юм. Би танд атархаж байна. Цээжний хөндийн. Та ходоод сайнтай болохоор энэ бүхэн тань нугаршгүй эрүүл мэнд хүч чадлын баталгаа юм. Ийм хүн мянгаас нэг үгүй. Түмээс нэг байдаг юм. Хэрв золгүй явдал тохиолдохгүй л бол та 100 наслна гэж юмч хэлв. Ингэж Лизийн онош зүв байсныг Мартин үнэмшвэ. Түүний бие эрүүл аж. Гагцгүй дотор нь ямар нэг юм болохыг байж тээ. Өмнө зүгийн дал айдал очбол эдгэрч магадгүй. Харин яг явах цаг болоход явах хүсэл алга болсон нь даанч хэцүү байв. Номхон далай хөрөнгөтний иргэжлээс дээргүй санагдана. Явах болсноо бодоход сэтгэл юр сэргэхгүй. Харин тэр ирэх алжаал түүний сэтгэлийг эвдэж ямар нэг юм хөөцөлдөхгүй, юм бодохгүй, хөлөг онгоцсон дээр сул байхыг мөрөөднө. Явахын үр өдөр Мартинд бөөн зовлон болвоо. Түүний явах болсныг сонноос олж уншаад Бернард Гийгэн Ботон, Гертруудатай, Герман Шмидт, Мариант ирж салах ёс гүйцэтгэв. Дараа нь зарим нэгэн хэрэг ажил гүйцээж данс бодох хаах, залхуутай сурвалжлагч нарын хүслийг хангах хэрэгтэй болов. Мартин Лизитэй оройн сургуулийн үүдэнд богино хугацаанд салах ёс хийвэ. Зочид буудалдаа эргэж ирээд өдөржин угаалгын газар мөнгөнөж байгаад орой болоход сая нэг суларч түүнтэй салах ёс гүйцэтгэхээр ирсэн Жотой Мартин уулзав. Энэ бүхэн тэсврийг нь барсан боловч сандлын тохиолчийг бадлан байж хагас цаг тисэж нөхрийн урсгах үгийг сонсвоо. Мартин дашрамд ингэж хэлв. Чамд энэ угаалгын газар хорогдох юм огт үгүй гэдгийг Жо чи мэдж ав. Дуртай цагтаа худалдаж мөнгийг нь өрн таран хийж болно. Энэ бүхэн чамд дээр болж дахин тэнүүчлэмээр санагдвал тэнүүчлээд л гар. Өөрийнхөө хүсснээр амьдрахыг хичээгээрэй гэв. Жо толгой сэгсэрч хэлсэн нь. Үгүй. Би их замаар тэнүүчлэхийг болно. Ганцхан юм болохоос биш тэнүүчилж явах бүх талаар сайн. Энэ нь би хүүхний тухай ярьж байна. Хөөхөнгүй байж чадахгүй. Яавал яа. Гэтэл тэнүүчлэх юм бол ганцаараа явах хэрэгтэй. Зарим байшингийн хажуугаар гарахад хөгжим сонсдно. Цонхоор нь харахад цагаан хувцастай хөөрхөн авхайчул нээлтэн бүжиглэж байна. Айта. Үхмээр санагдана. Би зугаалга бүжиг, өдөрлөг, сарны гэрэл цэлгүүцэх зэрэг дуртай. Угаалгын газартай аятайхан хувцастай халаасанда хэдэн доллартай байна гэдэг өөр хэрэг. Өчигдөр би нэг хүүхэнтэй уулзлаа. Уулзаад л суумаар санагдлаа. Нэр шүү. Дурсах тутам сэтгэл сэргэж өнжлөө. Нүд нээлдэг дууны өртөл хөгжим. Ай Март, чи яагаад ихнэр авахгүй байна уу? Ийм их мөнгөтэй. Өгөө чи хамгийн сайхан хүүхнийг ихнэр болгоод сууж чадна. Март имшиж, ер нь хүнд ихнэр авах хүсэл хаанаас нь төрдөг байна гэж сэтгэлийн хүнд гайхчих. Энэ явдал түүнд ойлгомжгүй хачин санагдана. Мартин хөлөг хөдлөхийн өмнөхөн Марипозогийн тавцан дээр зогсож байхдаа үдэгч олны дотор Лизи Коноли байж байхыг олж харваа. Тэр хүүхнийг аваад яв гэж дотор нэг юм шивгэнэ. Уудам сэтгэл гаргах амархан. Тэгвэл тэр хүүхэн хязгааргүй зол жаргал эдлэнт. Марти хормын төдий тэр хүсэл давтснаа дараа нь ухаан алтлаа ээж. Ядарч цөхөрсөн сэтгэл нь эсрэг үүсэж байна. Тэр гал донгоцны хашлагаас голдож үгүй хонгор минь чи дэндүү хүн дээр өвчлсөн шүү гэж шивнэ. Мартин өрөөгөө төгжээд галт онгоц далай дортол тэндээ суув. Зочдын өрөөнд хоол идэхэд түүнийг Ахмад ийм баруун талд хүндтэй суудалцуулв. Тэгээ Марипозогийн зорчигсод цум аялан ява алдарт хүнийг харж байхыг ажив. Гэтэл алдарт хүмүүсийн нэг нь ч ингэж орчныхоо хүний урмыг хугалж байсангүй. Эх хүн цагийн ихэнхийг нүд хагас санин өнгөрүүлж орой болоход унтахаар хамгийн дөрөнд явж одно. 2 хоногийн дараа зорчигсод далайн өвчнөөс тэнхэрч өглөөнөөс үдэш болтол нийтийн өрөөнд болон тавцан дээр сэлгүүцэх болов. Мартин тэдний дунд байх тутам зэв нь улам хүрнэ. Энэ бол шударга юм биш гэж тэр мэдэж байна. Эцсийн эцэст тэд нар бол сайхан санаатай ийдэг хүмүүс байсан учраас үүнд өөрийгөө итгүүлэх боловч хязгаарлагдмал сэтгэхүйтэй. Оюуны хувьд ядуу альва хөрөнгөтний адил гэдэг чимэг тэдэнд нэмэн.
Тэнийг юм мэдэхгүй юм шиг санагдах учир тэдэнтэй ярилцахаас Мартины залхуу хүрнэ. Залуучууд шууган наргих нь түүний сэтгэл мэдрэлд нөлөөлнө. Залуучууд тайван суух гэж огтгүй. Давцсан дээгүр хөлхөлдөн. Сиорсо хэмэх тоглоом тоглоно. Далайн гахаа харж хажирх нь. Нисдэг загасны сүрэг үзвэл баярлан хаш гаралтна. Мартин их унтаж байгаа. Өглөөний цай уугаад сэтгүүл барьж давцангийн сандалд суух боловч тэр сэтгүүлээ дуустал уншиж чадсангүй. Хэвлийн мөр түүнийг ядраа. Ер нь хүн бичих юм яаж олдгийм битэ гэж гайхах бөгөөд гайхсаар суугаад унтчих. Багуудын хоолны хонх түүнийг нойрносон сэрээхэд Мартин сэргсэндээ болж уурлана. Нэгэнтээ Мартин энэ нойрмог байдлаас ангижрахын тулд усан цэргийн өрөөнд оров. Гэтэл Мартиныг усан цэргийн орон дээр унтдаг байсан тэр цагаас хойш усан цэргүүд өөрчлөгдсөн мэт санагдав. Энэ тэнэг залхуутай адуус шинжийн хүмүүстэй нийцэх юм түүнд огт байсангүй. Мартины арга тасарч цухалджээ. Дээдсийн дотор Мартин эдийн хэнд ч хэрэггүй. Сайн мэдэх нэгэн цагт хайртай байсан өөрийн ангийн хүмүүстэй эргэн ирэх гэхэд чадахгүй болов. Тэд түүнд хэрэг байхгүй маа. Тэд нар мөн тэр тэргүүн зэргийн өрөөнд суусан зорчигсдийн адил түүний уурыг хүргэн. Нүдвцсэн хүнд гэрэл зовлонтой байдаг шиг түүнд амьдрал зовлонтой байл. Мартины өмнө амьдрал өнгөнгийн гэрлээс солонгорч байх нь түүнд зовлонтой хүндүр тэсвэрлэшгүй хүндүр байва. Мартин идэ насандаа анхудаа тэргүүн зэргийн өрөөнд сууж зорчин явв. Урд ийм онгоцоор аялан явах цагт эсвэл манаанд зогсож эсвэл галзуухны газар хөлсөө гоожуулан явдаг байв. Тэр үед тавцсан дээр сэлгүүцэж, ярилцаж, инээлдэж, хийх юмгүйдэж байгаа ганган хувцтай зорчигсдыг тавцангийн нүхээр толгой зохийлган ширтдэгс. Тавцсан дээгүр сарвчлан татсан даав тэднийг нар салхинаас хаана. Тэдний хүсснийг хөл хөнгөнтэй үйлчлэгч нар дорн биелүүлнэ. Нүүрсний бүгчим нүхнээс мөлхөн гарч ирсэн Мартинд энэ бүхэн гайхамшигт дивааж шиг санагдана. Харин одоо өөрөө хүндэт зорчигч болж ширээнд суухта Ахмадын баруун талд сууж хүн бүхэн түүнийг бишрэн ширтэж байхад гал зуух усан цэргийн өрөө хоёрыг олдохгүй болсон дивааж мэд санаж суух юмдс. Мартин шин диваажин олсонгүй. Хуучнаас сурггүй алдсан байв. Мартин сонирхол татах ямар нэг юм эрсээр гал донгоцны албан хаагчдын дунд орж үзэхээр шийдэв. Механикчийн туслах Сэхэдэн байрын эртээ ярилцсан чинь тэр нь Мартинд социалист суртал нэвтрүүлж хамаг халаасыг нийтлэл ухуулал хууцаар дүүргэвэ. Боолын ёс суртахууны тухай түүний онолдохыг Мартин залхууран сонсож нэгэн цагт биширч явсан Ницшегийн философийг дурсан санав. Эцэст үүний хэрэг юу байна? Хамаг ямиг үннийх чатууга эргэлцэхэд хүргэж байсан солиод Ницшегийн нэгэн солиод үндслийг Мартин санав. Магадгүй Ницшегийн зөвч байж болно. Үнэн гэдэг юм хаанч үнэн дээж байхгүй байж магадгүй. Үнний ойлголт нь тэнэгч юм байж магадгүй. Гэвч түүний тарихт даруй ядарсан тул төшлөг цамдалтаа сууж зөөрмөглөхөд баяртай байжээ. Гал донгоцон дээр амьдрах нь Мартинд хэдий бэрх байсан боловч түүнийг улам бэрхэн мугтан хүлээж байв. Гал донгоц Тайтид хүрэхэд юу болох вэ? Хичнээн төвөг удаж зориг хүслээ хичнээн чангалах хэрэгтэй болох бол бараа олох тухай бодох, маркизийн арал орох, хөнгөн хөлөг олох, мянган янзын хэрэгтэй бөгөөд ядаргаатай юм хийх энэ бүхэн зайлшгүй болно. Мартин энэ тухай бодох болгондоо өөрт нь тулгарх аюулыг хамтд ойлгож байв. Үнэхээр сүүдрийн хөндөй байх бөгөөд хамгийн аюултай найхыг мэдэхгүй яваа болно. Хэрв тэр жаахан чадууга айж байсансан бол амьдрал дэргэн орж болох юм. Гэтэл Мартин огт айхгүй байсан учраас гүн харанхуйд улам шургасаар байв. Амьдралын юунч түүний хайртай байсан юмч Мартиныг баярлуулахыг байжээ. Марипозо онгоцны урдаас зүүн хойд зүгийн их газрын салхи салхилав. Гэтэл нэгэн цагт Мартиныг дар садил согтоодог байсан энэ салхи одоо уур хүргэн. Урдын сайн нөхөр энэ салхины элбэхээс зайлахын тулд сандлын байр өөрчлөн тавихыг Мартин тушаав. Марипозо халуун бүсэд орсон өдөр Мартинд хамгийн золгүй өдөр болов. Нойр нь хулжжээ. Тэр хитрхи унтаж байсан учраас одоо сэргэг байж амьдрал харж амьдралын гүнд гялбаанд нь нүд дайлтарч байх ёстой болов. Агаар чиглэг халуун учир үе үеийн усан бороо огт сэрүүцүүлэхгүй аж. Амьд явах нь Мартин зөөртэй байл. Заримдаа тамиртынхээ тасарч сандалцсан. Жаахан амраад дахиж босож хойш урагшаалх нь. Бие албадан байж өнөө сэтгүүлээ уншиж бараад номын сангаас шүлгийн хідэн бод авав.
Гэвч тэр тогтун уншиж чадахгүй учраас сэлгүүцгээ ойртол болгоо. Оройн хамгийн сүүлд Мартин өрөөндөө орсон бөгөөд шөнө орой болсон боловч нойр хүрсэнгүй. Амьдралаас амрах ганц арга нь хэрэг болохоо байжээ. Энэ ч арай дэндүү юм. Мартин гэрэл асааж ном барьж авлаа. Тэр нь Свинберний шүлгийн цамирлаг ажээ. Мартин хэсэг зур номын хуудсыг сул эргүүлж байснаа сонирхон уншиж суугаагаа мэдл. Нэгэн шүлэг уншиж бараад дараагийнх нь эхэлсэн боловч уншсан шүлгээ дахин уншлаа. Номыг цээжин дээрээ унгаагаад юм бодлоо. Энэ чинь яг л мөн. Энэ тухай урд огт бодоогүй хачин юм. Энэ бол бүхний дэлхүр байв. Үүнийг олох гэж Мартин тэмтчин явсан бол одоо Свинберн хамгийн шилдэг зам зааж өглөө. Мартинд тайван байдал хэрэгтэй байсан. Тэр нь ч Мартиныг угтаж хүлээж байна. Мартин онгоцны дугуй цонхыг гарлаа. Болохоор л өргөн юм. Өдөө олон хоногийн дотор анх удаа түүний зүрх баярлан цохилов. Эмгэгээ эмнэх эм ол. Мартин номыг авч айжим дуудан уншсан. Альва дууга би дуулсан. Альва гордлогоос ядарч, альва цэнгэлээс залхаж, айх аюул хүсэлгүй бид. Хүн хүний зүрх мөнхөд зохилохгүй учраа хамаг мөрөн гол хөхрөх тэнгист цудгах учраа бурхан сахиусыг магтмуу бид гэв. Мартин дугуй цонхыг дахин харав. Свинберн зам зааж өгчий. Амьдрал зүдэргээтэй байсан. Үнэндээ тэсвэрлэшгүй зүдэргээтэй залхуутай болжээ. Хувь хүний зүрх мөнхөд цохилохгүй. Ийм болохоор бурхтыг бишрэн магтах ёстой. Энэ хорвоод тэдний хийсэн ганц буйнд уйлнэ. Амьдрал зүдэргээтэй тэсэшгүй болоод ирэхэд мөнхийн нойроор нойрсож дүүнээс ангижрах юутай амрах. Юуга хүлээнэ. Хөдлөе. Мартин цонхоор толгойгоо цохиулгаж сүүн цагаан хөөс рүү харав. Марипоза хөлөг усанд лав суухтал гараар дүүжлэн усанд хүрэхээр байгаа. Ус цайлгахгүй, хинч сонсохгүй. Ус үсэрч нүрийг нь норгов. Уруулнаас нь шорбог амт амтагдсан сонин санагдав. Амьдралын эцсийнхээ дууг бичих юм биш үү гэж бодогдов. Гэвч тэр дороо өөрийгөө шоолвоо. Цаг чалгадаа. Хамаг имийг бус шууган төгсгөл болгох хүсэлтэй байв. Санаа амар гэж өрөөний гэрлийг унтраагаад Мартин цонхоор бөксөөрөө гарав. Мөрөн тэгэлсэнд өрөөсөн гараа биедээ нааж жигцэлдэн гарлаа. Галт онгоцны гинтийн түлхэлд түүн тус болж Мартин цонхноос барин дүүжлэгдэв. Хөл нь усанд хөрмөгц гараа тавилаа. Бүлээн цагаан ус түүнийг тэврэн авах шиг болов. Энд тэндээ гэрэлтэй цонхоор цоохордсон том хан шиг Марипоза хөлөг хажуугаар нь өнгөрөв. Галт онгоц хурдан явж байваа. Ингэж бодвоогүй юу? Мартин онгоцноос холгоцорч далайн хөөст гадаргаар тайван сэлж одов. Төвний биеийн цагаан өнгөнд болсон Бонито хэмээх загас өвдөл хатгасанд Мартин инээжээ. Тэгэж өвдсөн нь усанд орсны учрыг сануулав. Ангижрий гэж сансандаа гол зорилгоо золтой мартчихсангүй. Марипозын гэрэл алсад далд орж байхад Мартин хэдэн зуун бээр байгаа алдтай эргөөд ойрын эргт сэлж очих гэсэн мэд сэлсээр л байж. Энэ бол амьдрах гэсэн санаандгүй эрмэлзэл юм. Мартин сэлхээ зогссон боловч усанд далд ормогцоо гараар сэлүүрдэж эхлэв. Амьдрах хүслэн гэж Мартин бодоод бас зэвүүцэж инээдсэглэв. Өөрийн оршин ахуйг сүүлчийнхэн чармаалтаар таслах хатуу зориг хүслэн дүүнд бий. Мартин усанд босоо байдалтай болж холын оддыг харах зур уушгинд хамаг амьс гаага гадагш гаргав. Хүчтэй дүргэн живхийн тул гар хөлийн хүчтэй хөдөлгөөнөөр уснаас бүслэхийг хүртэл өндийн гарва. Цагаан гантэг баримл шиг л далайн ёроолд живж орох ёстой. Живж ороод тэр өвчин намдаахын тулд өвчтөн хүн угаан алдуулах эм сорох адил ус залгиж эхлэв. Гэтэл ус хоолойдон тулж амьсгаан боогод ирэхийн үед Мартин зөнгөөрөө дээш хөвөн гарч оддыг дахин харав. Хөндүрлсэн уушгаараа цэвэр агаар амьсгалахгүй гэдэмий хичээх зур. Амьдрах хүслэн гэж зэв үзэж бодвоо. Тэгвэл өөрөөр үзэндээ Мартин хэд дахин гүнзгий амьсгаа авав. Хэрээрэх амьсгаа аваад чадлынхаа хэрээр хүч гарган толгойгоороо шумбаж оров. Тэр улам доошлон ёроол руу сэлсээр л байв. Нүдээ харж авсан учраас фосфорт гэрэл олж үзв. Бонита загас хажуугаар нь хий үзэгдэл шиг өнгөрнө. Зориг хүслээ шавхан явсан учраас тэр загас бүү хүрээсээ
хөрвөл зориг мохох болно гэж бодож явав. Бонита загас түүнд хүрсэнгүй. Энд түүнийг амьдралын эцсийн эвэлэн дэргэж дотроо бодвоо. Хөлгар нь бадаа ирж улам гүн живж байв. Их гүнд орсноо Марти мэдэж байв. Чихний хэнгэрэг тэсгүйе бэрхөвдөж толгой нь ангалзах шиг болно. Зориг шавхан байж улам гүнд живж ороход уушгинд байсан хамаг хий нэг мөсөн шахагдан гар. Хийн хөөс хазар нүдийг нь шүргэн өнгөрч дээшээ хөөрөн удваа. Тэгээд амьсгаа давчдах зовлон эхлэв. Энэ зовлон үхэл биш. Үхэл өвдгөхгүй. Энэ бол амьдралын эцсийн дагжилд эцсийн зовлон. Энэ бол түүнийг зохиж байгаа амьдралын эцсийн цогцолт гэж Мартин унтарч байгаа ухамсараар ойлгов. Түүний хөл гар хоёр тамир дуухан татвалсан хөдлөв. Оройтчээ. Амьдрах хүслэн Мартин мэхэлж чадлаа. Хэтэрхий гүнд орсон байна. Уусан дээр хөвж гарах нь өнгөрчээ. Үзэгдлийн нүд алдам далайд тайван хөвж яваа мэт санагдана. Солонгорсон туяа түүнийг хүрээлж өөрөө түүнд ууссан мэт болжээ. Энд чинь юу вэ? Гэрэлт цамхаг шиг. Тэр нь Мартины тархинд гэрэлтэж байл. Тэр гэрэл улам тод болж байна. Хаа нэгэнтэй аимшигтай нүргэн сонсогдож их зөндөр шатнаас доош ёроолгүй харанхуй руу нисэж яваа юм шиг Мартинд санагдав. Үүнийг тэр сайн ойлгожээ. Ёроолгүй харанхуй руу нисэж байна. Үүнийг ойлгосон тэр агшинд ухамсар нь Мартиныг үрдэл орхилоо. Төгсөв. Зохиолтойгоо хамт байсанд баярлалаа.